За манай малчид мах худалдаалах цэгийн маань үйл ажиллагаа өнөөдөр өглөө 5 цагаас эхлээд хамгийн ихнийхээ малчин орж ирэн махаатай зарлаа. Хамгийн ихний худалдаа авч маань худалдаа авалтаа гэлээ. За энэдээс иргэд одоо Улаанбаатар хотын нийт оршин суугчид Монголын ярдам иргэд маань яг малчны гар дээрээс эрүүл аюулгүй мах авах одоо боломжийг нөхцөлийг л одоо манай компани бүрдүүлж байгаа байхгүй юу? Манай дээр малын эмч өглөө хяналт шалгалтаараа одоо тухайн малынхаа гарал үүслийг шалгачна. Тухайн одоо малчныхаа эрүүл мэндийн дэвтэрийнээс шалгачихна. За нэгдүгээр малчин бодвол заавал шүлсвч буюу энэ одоо амны хаалт зүүх хэрэгтэй байгаа. За тэгээд толгойн үсний хаалт мөн одоо зориултын комбинезонтой байх хэрэгтэй байгаа. Нэгсэндээ малчин маань эрүүл ах аюулгүй байдлыг хангасан байх. Ер нь энэ махны үнийг хямдхан бариулахаас гадна хямдхан гэдгээс гадна эрүүл ах бид нар бол номер 1 анхаарч үзсэн байгаа. Энэхүү төслийг Дорногов аймгийн малчин залуу Амгаланбаатар гэдэг залуу анх санаачилсан байдаг. Тэгээд түүнийг их хаадын чулуу компани баг хамт олон үүнийг одоо дэмжиж нийгмийн хариуцлагын өрөөнд аль болохоор чадах чинээгээр хөрөнгө оруулалтаа оруулаад тэгээд ард иргэдэд үйлчлэх бэлэн болгож байна. Бид нар сар орчмын хугацааны хичээл зүтгэл гаргалаа. За манай дээр нийтдээ 81 лангуун дээр 2 хүн гэдэг чинь нийтдээ 160 малчин бол нэг зэрэг үйлчлэг авах боломжтой. Гаднаа нэг 340 орчим автомашины зогсоолын асуудыг шийдсэн байгаа. За тэгээд өглөөний 5 цагаас үд хаалгаа нээх учраас одоо ард иргэж гисэн өглөө төгжрлгүй үед ирж үйлчлэг авах бүрэн боломжтой. Аль нутгаас явна? Төв аймгийн Баян хэмжээлээс явж байна. За зөв. Өнөөдөр ер нь манай махны худалдааны анхны өдөр болж байна. За сэтгэл хэрэг тэргээ та бүдэнтэй хаваалцвал. Сайхан зарагдаж байна, хордон зарагдаж байна. Би одоо өглөө нэг өхөр адуутай ирсэн, өхрөө дуусчаал байж байна. За аль сумаас явна та? Би Аранга аймгийн Ихтамир сумаас ирсэн. За өнөөдрийн сэтгэл хэрэг байна тань. Өөний ахуйтай малт ирсэн зогсоод өглөө 5 гээд ирсэн. Тэгээд 5 өнгөрөөд онгодоо зогсоод болж байна. Өнөөдрийн байдлаар худалдаа авахчдууд байна. Би 3 хүнтэй ирсэн одоо багт ингээд дуусаад заах төгөөд. За хаанаас ирсэн бэ та? Төв аймаг Баянцхан. Өнөөдөр хэдэн килограмм махтай ирв? Ямар махтай ирв? За нэг адуутай л ирсэн. Хэр байна? 8 хэр байна? 8 янзын үлдэн хэлэг хэлсэн шүү дээ. Дуусчих. За манай энэ дэр та ингээд шулааны үе үүсгэж байгаа тийм. Өнөөдөр хэрэг ачаалттай байна, хэр байна? Өнөөдөр нэлээд ашигтай шүү. Өглөө 6 цагаас хойш. Энд ямар үйл ажиллагаа явж байна? Та танилцуулаад өгөөч. Манайх одоо мах машин, хөрөө, вакуум, тэгээд мах эвдэлт, ангилалт бүгдийг хийж байна. За, ойлголоо, баярлалаа. Иргэд нэг дороос бүх юмыг шийдэх гэж байгаа байхгүй юу? Санаа нь нэг гулуу заваад гэртээ очиод өөрийнхөө цагийг одоо мань бит бол нэг гулуу цаг нэг ойролцоогоор 3-4 цагийн хугацаанд эвдэн. Мэргэжлийн шулаач энэ чинь нэг хоног дээтэл 1 минут гэж. Тэр чинь маш их хугацаа хэмжиж байгаа байхгүй. Энэ нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Магадгүй гэртээ очиж сайхан котлет хийж идэх хүн байг л дээ, тийм үү? Махаа сайхан машин дулаа байв шин. Энэ нөхцөл байдлыг л одоо манай компаниас хангаж өгч байгаа юм да. Энэ малчтын гар дээрээс мах худалдаалахын цэгийг байгуулснаар ямар давуу тал үүсэх вэ гэхээр үнийн өрсөлдөөн бол харьцангуй ихсэн. Тэгэхээр үн бол буун гэсэн үг байхгүй. Нэг одоо жишээ нь хүчин шонхор гэдэг ч юм уу нэг газар монопол байдал бий болохоо болно гэсэн үг. Монопол байдал бий болно одоо болно гэдэг бол өөрөө үн буухыг одоо илэрхийлж байгаа хэлбэр. Махны үн ханш таны сэтгэл тэр нийцж байна. Хэмжил ах шиг шүү дээ. Тэгээ ер нь энэ тентхээ газруудыг бодвол хамаагүй одоо иргэдийгээ бодсон ч гэх юм уу. Тиймэрхүү. Өнөөдөр нэгж байгаа юм байна. Тэгээд эндээс хараад тэгээд энд ирж сайхан махнууд байна. Хонь нөхрийн мах байна. Боломжтой сайхан үдтэй юм байна. Шууд ирж байгаа болохоор чэйжээр дамжихгүй ирэхээр зэрэг ямар яриа явах вэ? Энэ гайгүй сайхан байна. Тэгээ манайх ч нэг давуу тал байгаа. Одоо 0 нь бол олон улсын стандартыг хангасан гэдгээр. Тэгээд дээрэс нь тосгуур, үйлчилгээ мөн одоо Баянгол дүүрэг, хаан уул дүүрэг ч бас Улаанбаатартай Куамын нэгтрчлаараа хамгийн их байдаг. Сонгон архын дүүрэг хамгийн ихтэй гэдэг боловч нэгтрчлаар нь бол хаан уул дүүрэг, Баянгол дүүрэг нь хамгийн их байд юм байна. Тэгээд энэ ард түмэнд бас хямдхан мах нийлүүлэх энэ боломжийг бий болгож байгаагаа бас хамт олондоо баяртай байгаа.
За өнөөдөр малчид мах худалдаалах цэгийн маань нээсэн эхний өдөр Дундгов аймгийн махнаас амсаж үзэх гээд дээж ийн. Яг өглөө авсан хүмүүс хараад зарим нь чанаад амсцал байгаа байх л да. Гэтэ эндээ бол би идчихэж байгаа юм. Өглөө болгон шин шулуун. Гоё нэм. Дээрэс нь өнөөдөр ирээд нэг анзаарсан зүйл байна. Адууны мах хүүт ороогүй үед бол адууны мах төдийлөн зарагддаг юм байна. Тэгэхээр малчтаа өрөөлж хэлэхэд хүүт орсны дараа адууны мах авчраарай. Тэгээ үхрийн мах бол дөр хурж ирээд хэдэн үхэр байсан ч шууд дууст юм байна. Анх янз энэ ханахах байсан юм бол сая нэр нь хүмүүс тэгж байна. Монгол улсын баг хамгийн цэвэрхэн зах болох нэ гэж байна. Тэгээ би нэр тэгж хэлэхээр бодож үзлээ. Хожиж хонхор болон бусад одоо мах зардаг газруудаас нэр нь манайх үнэхээр цэвэрхэн юм байна. Цэвэрхэн гэдэг чинь бол эрүүл ахуйн аюулгүй ажиллагааг бол хамгийн дээд зэрэгээр хангаж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ чинь бол бидний хичээл зүтгэл. Нутгийнхаа махыг амталж үзхийг хүсвэл над 21 аймагаас ирж байгаа махнууд аймаг болгоноос ирсэн махнууд байна. За би ламсан Дундгов мах амсчлаа. Өстой гоё юм. Сааганч тарган байна. Баярлалаа.